За шатхууны хангамж тасраад за яг одоо авж байгаа арга хэмжээ нь яг үннийг хэрэгэд нэг уламжлалт гал унтраа харах хэмжээ. Ягаад гал унтраа харах хэмжээ гэж юм гэхээр ер нь салбараа аваад үцхэд засгийн газраас орос нефттэй үнийг тохирчдөг. Тэрийг компаниуд нь авч ирдэг юм шиг байна. Авчирсан хойно нь тэр 92 бензинийг ер нь хэдээр зарахыг нь яам тогтоож өгдөг. Тэгэхээр хэдээр авахыг нь төрөөс тогтоож өгдөг. Хэдээр зарахыг төрөөс тогтоож өгдөг. Дунд нь том тусгай зөвшөөрлөөр леген хиндэг. Тэгэхээр энэ бүтээгдэхүүний хангамжийн тогтолцоо чинь юу нөгөө либералчлал, чөлөө зах зээл, мах зээл аль нь ч байхгүй яг нөгөө социализмаар. Тэр социализм чи яадаг байлаа? Яг социализмын зохицуултын үр дүнд дандаа байнгын хомсдол гардаг шүү дээ. Хомсдлыг дагаад хар зах, далд зах, хурамч бүтээгдэхүүн. Яг л энэ схем ингээд уламжлалаараа явж байна. Гэтэл энэ дамжин сайт та одоо гал унтраахал гэж ах шиг байна. Шийдэл нь ингээд төрөөс оролцоо тэнд нэг банкнаас хөнгөлтөө зээл өгүүлээ гэж ах шиг байна. Уг нь бол саяны тэр шатанд оролцоод байгаа гадаадд очиж гэрээлж байгаа, дотоодод үн тогтоож байгаа энэ бүгдийг харьцангуй чөлөөтэй болоод энэ сая та хэлж байгаа тусгай зөвшөөрөлтөй маш олон компани байдаг гэж байна. Эдгээр харин тэр зөвхөн тэр нэг галын аюул болоод бусад тэр аюултай холбоотой стандартуудаа тавиад тэр тусгай зөвшөөрөл элдв зүйлээ багасгаад энэ чөлөө төрсөлтөөнийг нээгээд өгчүүл аяндаа наа чин баг сар хүрэхгүй хугацааны дотор наа хангамж чинь өөрөө эрүүлжээд явчих юм шиг. Тэгэхээр бид нар эсрэгээр нь одоо дахиад хөнгөлтөө зээлчих нь ингээд элдв өгнө гэдээ яриад байна. Яг үндэ тэр зээлийн асуудлыг ч гэсэн би бас сонирхож судалж үзсэн. Яг одоо таны өгж байгаа зээлийг аваад тэр аж ахуйн нэгжүүд чинь над сав чинь барих юм уу да? Та тэр Монгол банкнаас түрүүн хүн ажлын хэсэгт багш бол хариулаад өгөөрөө. Миний ойлгосноор Монгол банкнаас Европа санхүүжилт өгнө гэж. Тэр Европа санхүүжилт чинь бодлогын хүндээ нэмэх 2.5 гэж би санаж байна. Өнөөдөр 12 байгаа. 14.5. Арилжааны банк 3-4% хүү нэмнэ. 18% хүүтэй мөнгө аваад тэгээд тэр сав ёнгостой яг үндэ барих юм уу да? Та одоо тэрэн дээр юу гэж бодож байна? 18% хүүтэй зээл аваад. Ингэсэн дээр орвол та тэр зах зээлийг нь саяны тэр нэг оролцоонууд үнд оролцоо бүр боддороо бид нар нэг либералчлал чөлөөлтгээд ерөнхийд нь яриад байдаг. Гэтэл орос нефттэй засгийн газар нэгдсэн гэрээ хийдэг. Бүх гэрээг худалдаа авалтын үнийг та нар тогтоож өгдөг. Монголын колонктор ямар үнэтэй байхыг та нар яг хатуу үн тогтоож өгдөг. Энэ бүгд дээрээ яг үе хатны өөрчлөлт алхамаар өөрчлөлт ороод өгчвөл аяндаа наадах чинь өөрснөө хийчих юм шүү. Тэгээ та энэний дээр нэг байр суурь илэрхийлж өгөөч. Энэ нэг л жоох буруу зүгт яваад байгаа юм шүү. Дамжин сайд. За зөвхөрлөх шүүнтэй зарчманд бол санал нэг байдаг юм аа. Гэхдээ бид нэг дотооддоо үйлдвэрлэдэггүй учраас одоо тэр болтол одоо хөрхий үндсэндээ 35 жилийн хугацаанд энэ салбарыг хариуцж байсан сайд нар тэгээд аргаллал явсан юм байна лээ. Яг энэ удаад нэг анх удаага нэг сав барья гэж зоргилж байна. Бариулыг зоргилж байна. Манай улсын эдийн засаг өнгөрсөн 4 жилийн хугацаанд бараг 4 дахин томорцсон. Уул уурхай үйлдвэрлэлийн эрчимжилт нэмэгдээд явж байгаатай холбоотойгоор үндсэндээ жилдээ манай шатхууны хэрэглээ 20-25% өсөж байна. 20-25% өсөж байна. Тэгэхээр аж ахуйн нэгжүүдийн маань орлого тэгээд санхүүгийн хүчин чадал зээл авах боломж барьцаа хөрөнгө буюу одоо зээлийн зохис харилцааны хэмжээ нь гүйцэтгэв юм л. За хинч тэгээд одоо том хэмжээний ямар асар их мөнгө хийгээд гацаачих вэ? Яг үнэндээ. Тэгэхээр энэ үндсэндээ бол бид аж ахуйн нэгжүүдтэй бол тусгаалсан зээл тусгай нөхцөлтөөр одоо ковид үед хэрэгжээс аргачлалаар л өгье гэж байгаа. Аж ахуйн нэгжүүд бол зээл аван сав барина гэсэн одоо маш их хүсэлтүүдэд өгж байна. За барина л гэж байгаа. Бид бол аж ахуйн нэгжүүд болон Монгол банк, арилжааны банкуудтай хамтарсан одоо ийм төслүүдээ санд болгож ижил одоо явуулна гэсэн юм бодолтой байна. Төр аль болох орхолцохгүй байхыг хичээнэ. За үнэтэй холбоотой асуудал дээр бол зөвхөрлөх шүүнэ манай улс зөвхөн 2025 оны 12 дугаар сарын байдлаар нийт 83600 тонн А92 автобензин орж ирнэ. За 134240 тонн дизель түлш орж ирнэ. 1560 тонн А95 бензин орж ирнэ. Энэний энэ чинь ингээд нэг 220
20-30 мянган тонн байгаа юм. Энэний 60 мянган тонн К2 стандартын буюу одоо хуучин стандартын бензин дээр I92 бензин дээр л бид $705-оор 1 тонныг авах урт хугацааны гэрээтэй Орос улбанаас. Энэ дээр л бид нар үнийн асуудал ярьж байгаа. А бусад 160 мянган тонн бүтээгдэхүүн дээр ямар нэг үнийн асуудал бид нар ярьдаггүй. А гэхдээ төрийн энэ зохицуулалт бол ер нь энэ манай нефт боловсруулах үйлдвэр ашиглалтанд орсны дараа л ер нь бүрийн хэмжээнд либералчлаад чөлөөлөд явуулах ёстой байна лээ гэж бол харж байгаа. Аж ахуйн нэгжүүдийн маань одоо энэ санхүүгийн чадах бол энэ саваа барих хэмжээнд бол арай дийлэхгүй байгаа. Өөрсдөө ч одоо бүх санхүү юмнуудыг харахад бол хэцүү байдаг. Энэ дээр бас Монгол банк нэмж хариулах хэрэгтэй баг тий. За Монгол банкнаас нэмж хариулъя. 4-р микрофон. За нэмэлт тодруулга өгье. Зөвтгөрөл гишүүний хариултанд хэрвээ энэ хууль батлагдах юм бол Монгол банк мөнгөний бодлогын хороогоор хилцэгдээд репо нэгдсэн хүүгийн бодлогын хүрээндээ хүүгийн асуудал репо хүү ямар байх вэ, ямар нөхцлөөр олох вэ гэдэг шаардлагууд нь тавигдаад явна. За өнөөдрийн байдлаар бол репо санхүүжилтийн хүү 14% байгаа. За өмнөх ковидын хууль болон гол нэрийн бараа бүтээгдэхүүнтэй холбоотой тухайн үеийн хөнгөлөлтөө зээлийн үед бол 6-аас 14% хүүтэйгээр репо санхүүжилт олгогдчихсэн. За тэр үед олгож исэн шатхуун дээр олгож исэн төлбөрүүд бол бүрэн ямар ч асуудалгүй төлөгдсөн байгаа.